남이라 타가 울태긴 헝거러 놓다금인 멀어다기네 산에 төрлийн нутгийн зам олон энэ өдрийн амар намуудан гайлтраа. Би одоо яа харахгүй одоо энэ нутагт төрсөн энэ нутаг миний динк одоо унган нутгаа би гэрлээгэж айлын дөрөвдөг охин нь. Тэгээд одоо манай удамч нь одоо удмаараа маш их сайхан одоо аав маань том одоо нэр хүндтэй улсад их нэр хүндтэй тийм том лам мүдмэрч мөвбөө хүн байсан. Тэг манай аав маань одоо үе дамжиж ирсэн тийм одоо хүн тэрнийх нь өв уламжлалт яваад өрөө хүмүүс бид нар ч гэсэн одоо аавынхаа тэр сайхан гоц аяас их хүртэл одоо бид нар одоо өв уламжлалт яваа. Мягсан 68 оны 1 сарын 4-нд одоо яг энэ газар дээр имлэг гэж байсан юм байлээ. Тэр үедээ имлэг гэж байхад одоо би энэ газар мэдлэжсэн юм аа. Тэгэхэд энэ яг ийм байшин байгаагүй. Энээс өөр янз бүр сайхан одоо тийм дүнзэн байшин байсан. Тэгээ энэ газар дээр би 68 оны 1 сарын 4-нд мэдлээд тэгээд тэр мэдлсэн цагаас ахуулаа. Тэгээ яг энэ мэдлчээд мэдээж одоо ээж минь намайг энд мэдлүүлсэн. Тэгээд ингээд имлгээсээ гараад гэр орондоо очсон. Тэгээд 68-аас хойш энэ нутагт би амьдарч яваад 1993 онд яг бас энэ газар нутаг дээр гэрүүлийнхэн одоо энэ хүнтэй танилцаад тэгээд 93 онд танилцаад 94 онд яг энэ газар нутаг дээр хормоо хийж ирсэн. Тэгээ бас их гоё төвхтэй нэг 96 онд яг энэ миний төрсэн газар дээр миний том охин бас 96 онд мэдлжсэн. Одоо тэгээд одоо тэр одоо байшин сан маань үнэндээ одоо өнөөдөр алга байна. Тэгээд одоо тэр байшингаас маань үлдсэн юм байна. Энэ дүнзэл үлдсэн байна л да сайхан юм бас үлдсэн юм байна энэ сайхан тий. Энэ газар одоо гэр бүл болсноос хойш одоо гэр бүлийн хүн бичлэр минь одоо 28 дахь жил дээр явж гинөө гэр бүлснээс хойш. За би одоо ингээд өнөөдөр энэ төрөлх сургуулийнхаа үүдэн дээр ирсэн байна. Анх одоо 1979 онд энэ сургуулийн босхийг алдчих. Тэрний багш одоо шаваар орд нэгдүгээр ингээд орж илаа. Анх эхлээд одоо энэ одоо энтлийн одоо хавж байгаа сонгоход аав хүсэг заалгахаар орж илаа. Тэгээд сургууль маань их гоё. Би энэ сургуулиас маш их эднийг одоо авсаа. 79 онд нэгдүгээр ингээд ороод 87 онд 8 дугаарыг төгссөн. Гэхдээ би ч одоо уулна 79 онд одоо нэгдүгээр ангид орох биш. Уулна тэрнээс өмнө орох байсан л да. Айлыг яг их танк охин байсан учраас аамаа жоо хожоо оруулсан. Тэгээ 10 11-тэй байд тийм үед оруулж ирсэн юм байлээ. Тэгээ яг би анги хамт олондоо бас хөрхөн нэр хүндтэй сайн сурагч байсан. Одоо сүүлийн үеийн сургууль маань одоо самба бүхийн дэлхийн авраг Батцохгой нэрэмжит зогс эрдэн бүрэн дүн сургууль болсон юм байна. Одоо 12 жилийн өмнө 25 жил дээр ингээ анги хамт олноороо уулзчихсан. Одоо энэ 7 сарын 25-даар 8 төгссөн бүр төгсөлтөөр 3 бүлгийн төгсөлтөөр уулзалт байгаа. Энэ уулзлыг цахим байгуулалт комиссдоос ажиллаж байгаа. Маш их гоё эрчимтэй байгаа манайхан уулзалт их гоё байгаа. Одоо төрөлх нутгийн гандан дээр одоо хийд дээр ирсэн байна. Энэ хийд маань одоо энэ хийдийнхаа домгийг бол би одоо дээр үе одоо гүгчүүлээс одоо сонсч ирсэн юм надад одоо хэлээ да. Энэ манай энэ юу ч н одоо нутаг орн чинь маш их том тийм одоо хийдтэй маш их том тийм гандан сүм хийдтэй их том их лам нарын л ер нь орн юм байлээ л дээ. Тэгээ одоо их л ингээл одоо энэ ууртай талаар энэ доотод талаар хийдүүд их байсан билээ. Тэгээ одоо тэрий ч одоо сүйтгэж одоо нөгөө
шин цагийнх гээл сүйтгэж барьж бүгдийг одоо нурааж барьж нурааж байсан мэлээ. Тэгэхэд ганцаархан үлдчихсэн гинлээ. Тэр яагаад ганцаараа үлдсэн бэ гэдэг утга учир нь энэ гачин лам гэж тийм одоо тийм лам хүн их л дээш нэг лам байсан. Миний ганц өргөө одоо тэр гачин ламын өргөө юм байлээ энэ. Миний өргөө ганцхан хаалгын баруун тийш нь харуулж бариарэ гэд тэгжсэн гэсэн тийм хүн. Тэгээ тэр нэг хүнийхээ одоо зарилгаар энэ хийдийг маань ингээ хаалгын баруун тийш нь харуулж байсан. Одоо энэ хойно ах их сайхан юм сайхан хийдээс одоо энэ хийдтэй болохоор одоо сайхан тэр одоо бурхад ном судрууд их түүхийн тийм одоо дурсгалтай ном судруудын дотор хадгалаастай байдаг. Энэ гандангийн энэ доотлолт одоо ээж минь одоо өвд болж исэн. Одоо би ч одоо доор нэг эмэгтэй дүүтэй тэрийг одоо 6 сартай байж хат нь ээж минь өвд болж исэн гэсэн. Би өөрөө 4 нас гарантай ихэс үлдчихсэн. Тэгээ лав маань залуу 2 бүсгүй хөвгттэй нэг хэдэн өнч хөвгтөл үлдчихсэн гэсэн шүү дээ залуу маань. Тэгэлээ тэр цагаас ахуулаад бид нэрийг бол одоо янзын сайхан өсөж хөгжүүлж янзын сайхан хүн болгосон. Аамен. Тэгээ одоо эмэгтэй дүү маань Улаанбаатар хотод цэргийн ангид одоо тоогооч хийдэг. Тэрийг одоо нэг 6 сартай байж хат үлдэхэд би өөрөө одоо тэр хүүхд дүүгээ одоо эдэн тогт одоо гомбгээ чайлд өөрөө барид өгчижсэн гэсэн манай аав одоо энэ хүүхдээр одоо хүн хийж чадахгүй та нар хүн хийж аваа гэж хэлээ. Би өөрөө тэр дүүгээ өөрөө хүн хийж аваа та нар хүн хийж аваа тэр ах гомхынтай өгчижсэн юм лээ. За одоо ингээд би одоо хөрөмтийн голын одоо хөөн дээр ирсэн байна. Энэ гол дээр одоо тоглож наадаж энэ л зөвлөгөн дээр хүүхэд насаа өнгөрөөсөө их сайхан байсан. Тэгээ яг энэ хойтой тал дээр намайг одоо сургуульд ороход манайх байдаг байсан. Тэгээд энэ голлоос чинь усаавн, тоглон, шумбан, загас жарахагаар нь тоглон хэл хүүхэд насаа энд өнгөрөөсөө. Тэгээ одоо 88 90 онд одоо энэ одоо тэр нэг хаалгатай нэг байшингийн одоо буур байна да. Тэрэн дээр одоо миний одоо ажиллаж исэн газар минь байгаа. Батхан нэгдэл гэж яхад одоо юу барил туслах үйлдвэр чанарын бригад өвсний хонц гэж ингээд 3 тийм газар байж хаад би одоо тэр чанарын бригадад нь ажиллаж исэн. Манай аав минь одоо лус авдаг, лус авдагаас үүдэлтэй тийм одоо яар шарахыг хийдэг шууд одоо долоож өрөөл идгээчдэг. Нялхсныг одоо өвдөж явсан нялхсдаг сайн. Ер нь юм их гоцаа ясна мундаг одоо тийм одоо үүлтэй хүн байсан. Өвд одоо сайхан бурхны үйл гэдэг. Одоо уул нь бол өөрөө бүүхэн бас бүү шарын шашин одоо бүгдийг одоо хослуулсан. Нэгдсэнд одоо хос мэрэгчлэлтэй гэх юм л дээ. Одоо шин цагаар бол тийм хүн байсан. Одоо тэгэл аавынхаа тэр сайхан хосавэсийг одоо өв залгамж яваад би одоо өөртөө бас бахархалтай байдаг. Би одоо тэгтээ аав шиг тийм долоо одоо хууз одоо тийм сорж барьж идэж чадахгүй. Гэхдээ би дом шившлэгээр одоо тийм яар шарахыг одоо идгээдэг. Алдрын өргөж дуудуулсан хүн бүхэндээ баярласан. Аян замын уртаасаа. Хэвлээ гэдэг хүн бол одоо энэ социализм үед амьдарч байсан. Ийм хүн. Тэгтээ бол одоо нэг энэ одооний яг удамд амьдсан тийм бөө хүн байсан. Яг одооний хүмүүс шиг ингээд говцсон өмсөөд ингээд өөлдгүү гисэн мөртлөөд одоо бас хүмүүс их тус тийм болдог. Хаагч чагаа сайтай их мундаг хүн байсан. Энэ Бармагийнээс яарч болох ахтай болсууд. Тэгээд энэ Бармагийн аав тэрний аавх наа тэрний өмнө Удган даваа гэж нэг мундаг хүн байсан байна. Энэ нутаг усанд. Тэр Удган даваа гэдэг бол маш их мундаг хүн байсан байна. Тэгээд Удган даваа гэдэг хүний талаар бол одоо маш их домог момог байдаг. Энэ муу хүүхд мөхтийг бол одоо ингээд ивдээ чанчдаг манчдаг тийм их мундаг чадaltaй Удган хүн байсан юм байна. Тэгээд энэ хүмүүсийн үе залгамжлал болоод энэ хүмүүс ингээд яваад байгаа маа. Энэ аав, энэ ах ганд гэж хүн байсан. Энэ аавынтай бол маш их мундаг тийм чадaltaй бөөнүүд байсан маа. Тэр бөө талд нь болохоос энэ манай Бармагийн талыг дагаа явчихсан болохоос миний тал болохгүй. Яг энэ хүн болохоос юу байсан байхгүй.
хүмүүс аав нэнтэй ингээд юм бөө. Яг манай аав эднээс төлсөн ах トゥ уус хөвгдөд байхгүй юу? Тэгээд одоо энэ талдаа бол одоо ийм бодом дамжсан бөө одооны ийм хүмүүстэй энийг би мэдхий. За энэ Пэрлэх бол мундаг хүн байсан. Би л ах トゥ төрөл садан гэж явдаг бас. Манай сумынхан бол ерөнхийдөө бүгдөө бол мэднэ. Тэгэхээр муу сайн болгондоор бүгдөө явдаг тийм сэрхэн хүн байсан. Өөр урд моднолхоос ганах нь байна. Одоо тэгээ Бурмаа гэж бол одоо бас энэ юу өв зэнслийг өвлж аваад тэгээд залгуулад улс амьтанд тус болгож явж байна. За Бурмаа ер нь одоо нэг сургуульд байхын би одоо 1987 оноос хойш багшилж байна. Үндсэндээ одоо 40 жил болж байна. Тэгээд Бурмаа бол нэг сургуульд байхын бас ерөөсөө нэг тийм арай нэг ялгартай гэх юм одоо нэг бусдаас нэг ямар онцгой ирдэг нэг юм мэдэрдэг тийм нэг мэдрэмжтэй нэг юм хөөхд байсан юм аа. Тэгээд вечс боддог байсан нэг аав ээж интернет энэ хоёр одоо Бурмаатай лавл миний мэдхэн 3 дахь үеийн одоо энэ манай нутгийн бөөнөр хамгийн гол нэг миний нэг баярлаж явдаг юм юу юм гэхээр маш олон амьтанд одоо тусвалж явдаг. Тэгээд тэрнийг өөрснөө бол нэг анзаардаг ч одоо Бурмаагийн ах нь энэ үсгээд бас одоо байгаа. Тэрвэл одоо бас л одоо ийг л хүн биш. За одоо тэр нэг тусын гэсэн тодтголтой нэг яар шарахтай нэг ийм хүмүүствэл бас одоо ер нь нэгэн одоо гүн төсөлцөө үзүүлэх ийм улс байгаа юм шүү. Тэгээ эднэр маань болоод ирэхээр юм бол нэг одоо тэгээд нэг тийм үнэлс тариф инээтэрэгээд ингээ байдгүй хүний одоо сэтгэлийн өглөгөөр ингэж явдаг. Энэ нь бол одоо надад маш их таалагдав. Одоо ч бол нэг юм ягаад одоо тэдэн төгрөг тэдэн 100 мянга гэдэг. Манай энэ хүмүүс болоод ирэхээр юм бол ерөөсөө тийм эдийн шунал дивийн сэтгэл байхгүй би бас ингэж нутгаараа энэ зон олноороо энэ одоо хүмүүсээрээ нүүр бардам одоо хэлэх ийм юу байгаа юм аа. Бурмаа гэж бол одоо бол яг тэр Пэрлэх гэдэг хүний ган гэдэг хүний бүх юуг ингээд аваад одоо ингээд олон төмөндөө ингээд тус нэмэр болоод үдч хараад бас тиймээ хүний сайн муу юмыг янзж өгд ийм буянтай хүн бий. За анхлаад ч одоо 94 онд хоёр дахь нь одоо гэрүүл болж исэн. Тэгээ одоо тэрнээс хойш одоо өсөж үржээд 3 сайхан хүүхэдтэй. Том хүн одоо өмнөгийн 5 толгойд жолооч хийж байгаа. Дараад удах хүн Баян Улаанбаатар хотод одоо айлын хүн болоод очсон. Одоо нийтдээ бид ч одоо хөргөн бирээ өвлөтөө нэлээд 10 гараа л өвж байгаа. Тэгээ одоо ахаад бүл нэмэгдэж байгаа. Одоо ахаад 3-ыг өвлөгдөж байгаа шүү дээ. Шинээр манай анхны ачаа Улаанбаатар хотод гарч ирсэн. Тэр яг готод гарч ирсэн. Тэгээ готод гарч ирсэн. Тэгээд готодоос очиж битэр чи эндээс л баяр хурд гарангуут л мөө баярлалтай яваад очиод тэгэл хүүхдээ гаргаж аваад битээ хүүхдээ тэгэл шууд аваад өрөөд ирчихсэн. 7 хоног тэгсэн. Тэрээс 7 хоногтаа тэгэл аваад өрөөд ирсэн шүү дээ. Тэгэл өндөр өтгөл улам л одоо өндөр өтгөн болж байна да. Хүндээ хода сайхамса хөшөн бороо эчигээ хүндээ жасра сайхамса Angambarato mohairo katri khori thodasa Ахтуу төрөл садан
Өөрөө хүүхдүүд тань ижилтэй эрүүлийн сайн сайхан мөхний гэсэн өрөө. Одоо намайг гэдэг одоо нийт ард түмэндээ бас сайн сайхны гэсэн өрөөё. Төр улс маань түшин төмөн олон маань амар амгалан байх болтугай. Ажил үйлс нь өөдрөг болтугай. Юу сонсон 9 цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэж явах болтугай гэж өрөөё.